440 Records presents. Одоо та хэд бол тус-тусын альбомын бичлэг дууссан. Volume 2-оор бол та хэдийн нөгөө нэг сингл дуунуудыг чинь танилцуулах ажлуудыг эхлэх гэж байна. Гэтэ мэдээж хамгийн одоо чухал юм бол та хэдийн нөгөө нэг өөрөөсөө гаргаж байгаа альбом чинь хамгийн чухал. Чухал дотор нөгөө анхны альбом гэж хамгийн гоё. Тэ. Тэгэхээр одоо NS чинь бол 8 дуутай тий? Тийм 8 дуутай. 8 дуутай альбом. 8 дуутай альбом. Christopher Lamborghini. Дөрөв дуутай юм билээ. Дөрөвтэй. I just say you could be mine. I don't think you feel so fine. Lips taste like Намайг Chris Amherst гэдэг. Жинхэнээр хэлэх юм эсвэл ерөнхийдөө л одоогийн гарч байгаа дуу болохоор Cherry Pie гэдэг дуу байгаа. She said, oh my God, what you want from me? You promised that you wouldn't go far away from me. Promised that you wouldn't go far away. You promised that you wouldn't go far away. Тэгээд тэр дууны хувьд ерөнхийдөө бол өөрөө үгээ зохиосон, аяа өөрөө зохиосон. We feel like a rock star. You make me rap star. You make me rock hard. And in my all part. Одоо Крис маань шинэ нурам бүтээл гаргаж байгаа юм байна. Одоо энэ залуучууд их гоё болч тээ манайхан. A, B, C, D. I just say you could be mine. I don't think you feel so. Хөөш энэ зүмсэг амар утсан ш. Нөгөө ингэж юмсаад эсвэл юм чаа. Ахаа. Энэ жишээ нэх юм бол ингээд бас ганц гарсан тий. Тийм 2-3 секунд л гарсан. Хүн ийм хэсэг л гарч. ингээд гарсан тий. Тэгсэн чинь бүтэн палаж байдаг уу гэж. Тэрүүгээ эний одоо уруулыг бол аим гой ботсон шүү. Тийм. Өөрсдөө өнгө төрхийг хувцаар илэрхийлж гаргаж ирдэг. Бүх ингээд ийм уран бүтээлийн дуучдыг шууд нүдэндээ буулгаад ийм өнгөтэй гэхээр тэр дуучид санаанд орж ирдэг тийм ээ. Пластикын хувц өмсдөг, пластик гэх юм бол тэр л ингэдэг гэх мэтчлэн ингээ хүн бол яг өөрсдийнхөө нэг юм дигээдэх, өгөөгдөх нэг юм зүйлтэй хувцлыг бий болгодог. Тэг өнгөлөө шинэ охтынхаа огт хувцтайгаа хамтарч ажиллаж байхдаа болохоор аль болох таниулах. Хувцсыг маань ингээд хоёр хүн ирээл хувцсыг маань яаж өмсөх үү ингэх үү гэж зааж хахад өөрний хүн миний үсийг янзлаад өөрний хүн нөөр бодлоо би яг тэгээ сууж байхдаа байнга би яг очиг мэдрэж аваад байдаг. Нэг зүйлтэн дээр нь л энэ штэ тэр штэ тий тэр нөгөө жижиг деталь ч юм уу ямарваа нэгэн өнгө төрөх ч юм уу ямар нэгэн стил ч юм уу тийм ээ тийм зүйлээр нь заавалчгүй тэр амтлаг байна тэр дуучин байна гэдгийг нь мэдрүүлж өгдөг. Хит хүний анхаарал татах юм биш. Хүмүүс зөвхөн хоолонд нь анхаарахаар тий хөгжим уянга. Чиний өгсөн сарна шиг шинхэн дурлал мензон шиг агаана муухан. Би продакшнтай ингээд ажиллахад бүх одоо бэлтгэл ажлууд ингээд тодорхой байдаг. Цаг хугацаа тэгээд багийн бүрэлдэхүүн тий зураг авалтын ерөнхий санаа ч гэдэм үү тий ингээд бүх юмнууд бэлэн тэгээд тов тодорхой байдаг учраас ажил маань аяг үр дүнтэй болдог. За миний хамгийн анхны дуу сүүлчийн автос гэдэг амар гоё бүтэн дөө. Яг voice show дуусаад нэг удааг байсан байхгүй юу. Тэгсэн чинь болдох над руу бичээд би ингээд чамд зориулаад дуу зохиосон. Тин чи ирээд сонсоод үзээрэй гэдэгсэн байхгүй тий. Тэгээд би ирээд сонсож үзээд надад бүр өөрөө шууд ингээ орж ирээд төвлөрөн дээр аккордаа дараад өөрөө дуулж өгсөн байхгүй надад. Надад амар гоё санагдсан. Тэгээд би яг чамд зориулж би ингээ зохиосон юм аа. Тэгэхээр чи ингээ гэрчин тархан байдаг. Тэгээд өөрийнхөө дуртай зүйлийнхаа төлөө ингээ байнга наачсан ингээ явж бэлдэж ингээ өөрийнхөө ингээ дуртай зүйлийн төлөө айгүй их явдаг болохоор
гэж хамт зориулж ингэж хийсэн. Тэгээ бүр анх зохиоцсон байхдаа клипнийхаа бүр ингэ зурглалыг хүртэл надад ярьж өгчээсэн байхгүй юу. Тэгээ тийм болохоор миний бүр амар сэтгэл хөдлөөд амар гой санагдчихсан. Oh baby, je n'aime que tout de message. Oh baby, baby, je n'aime que tout de message. Оройн цагаар сууж дуучих юм дуртай. Ингээд чимээгүй ингээд харанхуй өрөөнд ингээд сууж байгаад ингээд гитар бариад ч юм уу эсвэл нэг тийм дуучих сонирхолтой. Ер нь бол ганцаар авах амар дуртай. Гэхдээ ингээд ганцаар авах дуртай ч гэсэн яг ингээд хамт байх дуртай хүмүүс байхгүй бол амар ганцаарддаг ч юм ойлгож байна. Тэний дээд бямба ойлын ярьжсэн. Нөгөө веб одоо бид чинь нөгөө Английн олон улсын юу тэр ICO стандарт туснаад бүгдийг нэг харуулсан. Дээрээс нь студи одоо бэлэн болцсон учраас нөгөө фото зураг, тонгод хөрөмж байгаа жагсаалт бүгд орсон. Манай компани албан ёсны вебсайтаа бүгдээрээ одоо нэг апдейт хийгээд асан хөгжүүлж байна. Тэгээ та хоёр бол одоо нөгөө нэг хариуц авсан дуучдынхаа дууг хүргэх, дээрээс нь одоо Анужингийн нөгөө клип цацагдах юунуудээр нэлээд сайн анхаарад яг багаараа нөгөө нэг дууга маркетинг ажил дээр одоо бүгд яг орно шүү дээ. Одоо хэдүүлгийн 40 сар хийсэн бүтээлүүдийг яг юм дээр гарч байгаа учраас. Арай биш шүү. Тэ. Сүүлд нь ингэж хүчтэй авахгүй шүү дээ. Жохон яг ингээд намх нараа заяа. Тэг яг нуулаад ч жоох хэтрээд байна тэ. Яг өөрөөр гоё юм шүү дээ. За. Манай production бол одоо удахгүй нээлттэй их гэж байгаа. Тэгээд би яг ингээд миний ингээд нөгөө нэг зургийг үтсэн байхгүй юу? Дизайныг ингээд харахад бол бүр ингээд пөөх гэд. Тэгээ хурдан дээшээ яг нэг давхрынхаа өрөөнд яг бэлтгэлийн зааландаа бүр яг бэлтгийг амар их хүсэж байна. Бүр тэр баг ингээд яг бэлэн болох юм би баг ингээд шалын яг үнслээ ингээд яг миний тайз гэмээр. За юу яцгаа. За. Өндөр бол наач болж гинүү. Наач бол яг болох шүү дээ. За сайн уу? Ажил гайгүй юу? Үлзий ирээгүй л нөө. Ирчээ явцсан уу? Энэ бол одоо хангалттай. Одоо энд чинь нөгөө нэг бид нар хийж байгаа нөгөө хурлын өрөө, уулзалтын өрөө. За энд одоо манай менежер энтрийн өрөө. Гой зурган дээрээс харахаар ойлгохтон. Тэгээ энд болохоор ингээд фэнүүдийг орж ирээд энэ дээр ингээд суугаад энэгээр бид нар ингээд гоё CD-нүүдээ ингээд wall хийгээд тэнд кофе corner кофе аваад энд сууж болно. Энд бид нар хаяа ингээд бас ганц хүн ингээд перформанс хийгээд дуулж өгч болно. Одоо мөрөөдөл бол тэр төргөө би бол өөрөө би маш их мөрөөдөж дээрээс нь Монголынхаа одоо байхгүй юм байлгахын төлөө мөрөөдөж явдаг. Одоо 2007 онд бодож исэн тэр SSL Английн одоо салбар records болно гэсэн дэр бол маш хол сонсогч ирсэн. Тэгэхэд өнөөдөр бид нар ингээд хийцэн сууж байна. Магадгүй 30 жил хийж яхад бид нар олон улс салбараа нээсэн ч байдаг юм уу. За маш олон одоо шин одоо удирдлагууд ч байдаг юм уу. Олон салбарууд нээгдсэн. Бид нар бас дараагийн амжилтаа ярьсан. Магадгүй олон улсад олон одууд төрсөн. Олон улсын байгууллагуудын захиалгын ажлуудыг хийгээд олон улс шагнал авцсан ч байдаг юм уу. Иймэрхүү л одоо байх бахаа л гэж би одоо ерөөж бодож байгаа. Хаяа өөртөө толтой ярьдаг. Намаа байгаа цагт ч хөгжөд аваараа урлаг гэж тэ. Одоо би яг марлшингыг дуурайж те одоо тэр олон алдартай хүмүүсийн дууг дуудлаж тэр волюм 1 гэдэг цамгаар амьсгалдаг байсан шиг яг волюм 2-оор одоо за хүүхдүүд болон залуус за тэгээд ах эгч нар маань бүүнөр амьсгалаасаа гэж хүсмээр байна.
Угсаа амьсгалахаар дуунууд бид нар хийсэн байгаа. Тийм учраас энэ бол гайхалтай зүйл. Тэгээд та нар заавал сонсоорой. Заавал одоо хүртээрээ заавал бид нартэй одоо хамт байгаарай гэж л хэлмээр байна. Өнөөдрийн үед бол яг бас яг энэ 15 жилийнхоо яг хүрээнд энийг өнөөдөр ингээд яг Монгол улсад анхны Records компани хаалгыг одоо нээж байгаа. Миний хувьд бас их баяртай байгаа. Өөрөө дуучин артист хүнийхээ хувьд ч тэр би өөр маш их баярлж байгаа. А нөгөөдөгөр би яг энэ Records-ыг байгуулж байгаа хүнийхээ хувьд ч гэсэн хамт олон мөн бас нийт одоо яг тухайн үед ингээд энэ төслийг маань дэмжиж ийсэн, одоо тусдим болж ийсэн, энийг сэтгэл санаагаар бүх зүйлээр одоо дэмжижсэн гэр бүлтэй найз нөхөд бүгдэнд нь одоо үнэхээр тэдрээрээ бахархаж байна. Тийм учраас Монголын урлаг бол одоо бол бас нэг шин одоо менежментээр, шин чанараар, шин төвшөнд одоо ингээд цаашдаа өөрчлөх болсон доо. Тэрний бас гэрч болж, тэрний бас суурийг тавьж өгсөн доо. Миний хувьд их баяртай байна. Камертоны хувьд бол тэндээс хоошоо би продакшны явж байгаа хамгийн удаа явж байгаа артист нь байна. Тийм ээ. Тэгээд бид дүү болол ер нь яг олон жилийн хугацаанд унж босоод та зөндөө хамтдаа л яваад одоо хүртэл би продакшнд бид нэр байж байгаа. Тэгээд цаашиж одоо биднийг халаа хайчихгүй бол бид нар байх үз. Тэр студийг нь тэгээ захирлж мөшөө бүр би ерөнхийлөгч нүрч энэ дөрвөн гогшин хүн яол гэх юм лөө. Олон улсын компани болохоор аюул бол нөгөө болдоо бид гурыг авч явах гээд байгаад энэ нөхөр арай жоохон жингээ асгахтай тэгээд наад гурыг ягаад гэвэл хал гिच юм билүү. Тэгээд нөгөө уг нь бол хоолой хөксөрдгүү гэж бол бид гурав итгэдэг. Эдрийга тэгэл ингээл хаяа өглөө орж ирэл хардаг шүү дээ. За би чинь ийм юм хийцэн байгаа. За одоо ер нь жоохоо хийхгүй бол ханд хатаас садах арай олдоод байна да гэл. Аментанамайк мундаг хүн болоорой гэсэн хүчин мундаг хүн болох гэд явж байна. За энэ үгээр миний яг төрийн шагнал авч ирсэн өдөр. Яг Монгол pop энэ урсгалыг санаачлаад энэ яг үндэсний энэ хөгжмийг залуучуудад нэг дээл мэл чи бүх юм орж байгаа шнэ фэшн дээл би чи анх нөгөө энэ хүннүү дээлийг чинь яг өмсөөл тэгэл яг өөрөө дээл өмсөж дуулаад дээрэс нэг морин хуур уртын дуу эдний яг pop хөгжмөөр ингээл яг аранжрок найруулгууд хийгээл те энийг маань одоо яг дэмжиж цаашдаа улам их зүйл хийгээрэй гэл тэцгээс төрийн шагнал өгсөн. Яг тэр үрээгээр ч тийм үү тэр одоо юугаарч тийм одоо хүртэл би ингээл урлагийн төлөө маш их юм хийхийг боддог. Яагаад тэгэхээр арч өмнөний хүлээлгэж өгсөн итгэл тэгэл намайг дэмждэг фанууд маань ээж юм. Тэгээ миний дуу үргэлж сонсдог олон залуучууд байна. Тэгэхээр би бол өөрөө дуучин гэхээсээ илүү бас Монголын урлагт төшөө ямар үнэтэй хувь нэмэр болоод бүтээн байгуулалт бод энэ хөгжид хэрэгтэй юу хийж болох вэ гэдэг талаасаас өнөөдөр бид нэр бас ингээд нэвтрүүлэг хийгээд те таад маань бидний нэвтрүүлэг хийж өгөөд дээрээс нь бидний энэ олон улсын стандарт студи гэл ингээд энэ юмуд одоо Монголд анх удаа Records гэдэг энэ гү таалгаа нээж чинь тэгээд цаашдаа улам л гоё юмнууд ярих ба.